гэрийн тэр одоо хийж байгаа ажил хүүхдүүдэд асарч байгаа тэр байдлыг бүр нэг цаггүй ажил, үн цэнгүй ажил, цалингүй ажил эндээсээ гарч чадахгүй тэр гэсэн тиймэрхүү утгатай юм аяг хэрэгэлдэг. Тэнгүүт нь би тэр дээр нь тэрийг мэдчихэж байгаа бол тэгээ өөртөө чөлөө өгөөд өөрөө ямар тэрүүгээр үлддэг байл. Чамаг байсан байгаагүй тэр хүмүүс ч бас өөртөө чадна шүү дээ. Тэг утгатай юм уртаас нь хэлж өгдөг байхгүй юу? Энэ талаар ярих уу? Тэгээ. Тэр нь нэг ихэнх нэг эмэгтэй хүний бас зан юм дөө. Өөрөө л төрүүлж хийх гэдэг бусд нь чадахгүй юм шиг. Өөрөө төрүүлж хийж, өөрөө бүгдийг хийж тэднэрт бүгдийг бэлдэж өгчөөж нэг санаа амардаг тийм нэг зарим эмэгтэй хүний нэг тийм зам байна. Өөр тэр нь тэгээ дадал болсон. Нөгөөдөл нь юу ч хийж чадахгүй юм шиг. Яс юм дээр чадна ш тэд нар ч өөрсдөө гар хүстэй. Даанч нэг чадахгүй гэдэг бүр чаддаг гэсэн ч чадахгүй гэдэг тийм үзлийг тэднэрт бүр багаас нь суулгаж өгдөг. Ээж л байгаа юм чинь би энийг хийж яах юм? Ээж л угаасаа хийчдэг юм чинь би хийгээгүйсэн дээр гэд бүх зүйлээ ээжтэй даалгачдаг. Ээж нь ч бүр тэрийг нь бүр тэгээ сургацсан. Хүүхдүүдэд дандаа нэг бэлэн юм дээр ингээд бүх зүйлээ сургацсан. Ашиж явсан бүх намын зааж өгдөг. Тэр хүүхдүүд өрн их бодуулахгүй байх. Бүх юмын урдаас нь хэлж өгдөг. Ийм нэг эмэгтэй хүмүүсийн ээж хүмүүсийн эхнэр хүмүүсийн нэг сам бай нөхөр дээрч тэр яг тэр үйлдэлээ яг хийдэг. Тэгэл нөхрүүд аавууд нь гэртээ ирэхээр л эхнэр бүх зүйлийг бэлдсэн юм чинь. Эхнэр эсвэл энийг л хийж явах хэвээр. Би бол зүгээр ингээл байж ах ингээл өстөж юм. Наалаагаал зурхтуу зүйл үзэл дулуунтал ингээд байж идэг гэдэг тийм бүр зуршлыг бий болгосон. Тэр одоо энийг л засаад эмэгтэй хүн хийж байгаа ажлаа хийж байгаа өгнөдөө ч гэсэндээ аль талд нь тэнцвэртэй байлгахаар тэр хүмүүсийг ч гэсэндээ хөгжих боломжийг нь өөрөө үлдээд хийх боломжийг нь өөртөө бас бэлдэж өгдөг баймаар санагдаад байгаа. Энэ дээр одоо тэр бусдын өмнөр орж хийж байгаа тэр нөгөө хүнийгээ өөр тэр энэ чадахгүй юм чинь гэсэн үзэлтэй байх юм бол үзэлтэй байгаа тэрийг хийдэг гэсэн. Наад энэ хүн чинь жишээлбэл миний хөөнийг чадчих юм чинь гэсэн бодолтой байсан бол тэр хүн хэзээ ч өмнөр нь орж ирэх. Чадахгүй дээ гэсэн тийм үзэл өөрт нь байдаг болохоор л өмнөр нь орж ийсээр агаад тийг чадруу эсвэл үнэлдэггүй болгоод хайчдсан юм байна. Тэгээ энэ нэг талдаа хэдийн нөгөө хүмүүс нь бас өөрөө бас чадах гал оролдсон шүү дээ. Тэнгүүтээ дөнгөж оролдож дөнгөж сурж байгаа хүмүүс ч ямар нэг байдлаар тэрийг буруу зөв хийх гарчил таарна шүү. Тэгэнгүүт чи тэгчлээ гэх юм. Дандаа бурууг нь хараад тэрнээс нь тэр шагаад буруу үйлдэл хийхээс нь өмнө тэрнээс нь тэр шагаад өөрөө төрлөөд хийчих. Жишээ нь шал угаах гээд нөгөө хүүхэд нь өөрөө үзэх гээд байж идэл одоо нэг илүү ус мусаа асгах ч юм уу
өөр юу гэдэг юм. Ямар нэг байдлаар өөрт нь ээж таалагдахгүй байдлаар хийчихвэл дараа нэгсний дараа би дахиад хийх ажиллагаар нь би дараа нь тэрийг нь дахиад тийж янзлах хэрэг гарна гэдэг тэр нь бас нэг үйлдэл байгаад байна. Тэрнээсээ зайс хийгээд өөрөө дандаа төрүүлээд хийчдэг. Чи ингэчүүл дандаа тэгчдэг. Энийг дандаа ингээ буруу хийчдэг. Тэгээд тэр хүүхэдтэй алдчихсэн ч итгэл төрүүлээд алдаагийн засуулаад цааш нь өргөжлүүлээд хийх гэхийг бодохгүй. Артлын тэр үр дагаврыг нь дандаа өөрт хэцүүгээр бодож өөртөө нааж авангуудаа дандаа төрүүлээд хийчдэг. Бас нэг тийм юм байна тий. Хүүхэд бол аягүй өөрөө хийж боломжийг олгож нэг алдах боломжийг олгож өгөхгүй. Тэр алдааны үн цэнийг мэдрүүлэхгүй. Тийм. Өмнөр нь орж игээд юм. Тийм. Алдаанаас чинь тэр хүн өөрөө цэцэглэх ёстой шүү дээ, тий? Тэгээд өмнөр нь орж идэг. Ээжүүд болол цэцэглэх боломжийнаас хаад юм байна гэсэн үг юм байна тий. Ганц алдаан дээрээс нь болоолоо энэ чадахгүй чи юусаа чадахгүй гэдэг дандаа тэр үгтийг дандаа доош нь хийдэг, дандаа даардаг байгаа. Тэгэл дандаа тэгч доош нь дарж тэр үгтийг дандаа хойш нь суулгасаар хагаад нөгөө хөлтөө би угаасаа чадахгүй гэдэг үзэлтэй болцсон болоод ер нь ихэнхдээ өсчдөг. Өөрийгөө илэрхийлэх, өөрөө нөгөө төрүүлж хийх бүтээлч байдал гэдэг зүйлийг аль хэдийн нөгөө мартсан тэр зүйлийн талаар боддогчгүй тийм хүүхдийг ер нь тийм хүмүүсийг ер нь ээжүүд бэлдэж гаргаад. Тэгээд одоо энэ дээр ингээд харахад гэрт суугаад үнцэнгүй ажил хийж гин гэж бид нэр их боддөө штэ. Ямар ч нэр хүндгүй, ямар ч үнцэнгүй ажлуудыг хийж гинэ гэд. Яг үнэндээ бол хамгийн үнцэнтэй ажлын ээжүүд гэрт сууж байгаа хүүхдээ хараад яг гардаж өсөж байгаа энэ хүмүүс л дээ. Яагаад гэвэл нөгөө эднэр чинь том болоод өсөөд ямар бүтээгдэхүүн гарах вэ гэдэг нь тэр өсөж байгаа яг гардаж өсөж байгаа тэр ээжүүдээс шалтгаалж байгаа. Тэгэхээр бид нэр үн цэнгүй биш маш үнэтэй ажлыг хийд юм байна. Ард нь гарах ямар их үр дүн, нэг хүний өөрчлөлт, нэг өрөөлийн өөрчлөлтөөс хамаарат улс орны өөрчлөлт харагддаг гэдэг шиг. Тэгэхээр цаашаа бид маш их үр дүнтэй ажил буюу модны үнцийг суулгаж байгаа гэж ухаж ойлгож хийх юм бол энэ маш үнцэнтэй ажил өөртөө бас ойлгож юм бол ямаас гэж үнэгүй үнцэнгүй тийм ажил хийж байна гэдэг гарахгүй юм байна. Тийм ээ. Гэхдээ нэг их хүмүүс яг тэгж ойлгохгүй байгаа болохоор тэрийг өөртөө бүр айгу яал болгож аваад өөрөө дандаа өмнөөс нь хийж гүйж ядраад байгаа болохоор тэр нь ялчгүй яш шиг санагддаг. Нөгөөдөл нь хийхгүй гэдэг. Нөгөөдөл нь хийхгүй бол шивлээ. Би хийхгүй бол нөгөөдөл хийхгүй. Нөгөө хэд маань хийхгүй гэдэг үзэлтэй байгаа. Ээжийн тэр үнцэн харин нөгөө нэг хоёулагийн хүсэж байгаа тэр ээжийн үнцэн хоёр бол шал өөр байхгүй тий.
Үнэхээр нүг за хүүхдүүдээ ч гэсэндээ алдуулаад чамаагүй юмыг нь хийгээд сургая гэд нэг аль болох нэг зөв хүүхдийг бүтээж чадж байгаа ээж, тэргээ мэдж байгаа ээж, тэр мэдхгүй байгаа ээж хоёрын ялна сэр байна. Тэгэхээр гэртээ сууж байгаа ээжүүд, гэртээ сууж байгаа зарим аауд байгаа шүү дээ, тийм. Тэд нар мань эднийг хараад тэр өнцгөөс нь хараад ойлгож юм бол нэгдүгээрт хүүхдээ алдаж сурга, алдаанаас нь цэцгэлүүлж сурга, өмнөөр нь орж хийхгүй байхад болох нь. Хоёрдугаарт айгүй нэр хүндгүй үн цэнгүй ажил гэж бодохгүй. Тэгээ хооронд хамгийн үнцэнтэй ажил. Жинхэнэ нөгөө үндэс углагын бүтээж байгаа ухаж ойлгож ирэх юм бол энэ зэргийн алдааныг бол гаргаад байхгүй юм байна да. Энийг хүн болгон хүүхдээ харж байгаа хүн болгон ойлгож байна. Маш баяр асуултантайгаар аз жаргалтайгаар бүр илүү ухааж цаа яах вүлээ гэж